Замын дагуу шалгалт хийхдээ хамгийн их дундаж наалуудаа нойтон зам дээр тоормслог нөхцлөөр зөвшөөрөлт хөдөлгөөний урдаар шалгаж байгаа юм. Тэгэхээр авцонсмолын зам маань авцонсмол явж байгаа зам маань бол нойтон, чихтэй, шаварлаг ийм нөхцлүүдтэй байгаа. Тэгэхээр энийг бол нойтон зам дээр дундаж наалуудаа нойтон зам дээр туршиж байгаа хөдөлгөөний зөвшөөрөгдөх хурдаар шалгаж байгаа маа. Хамгийн их ноёлох наалуудаа зам дээр тоормсын хурдтгалыг 4-4 гэсэн томьёогоор тодорхойлж болно. За тэгэхээр энэ хурдтгалыг тодорхойлснороо тухайн зөвшөөрөгдөх хөдөлгөөний хурдыг бол гаргаж ирж тооцоолж болно. Тэгэхээр энэ зөвшөөрөгдөх хурдны хязгаар маань бол тухайн замын нөхцлөөс хамаарахаас гадна тухайн авцонсмолын хурдыг хязгаарлах хязгаарын хурд болж ирдэг. Тэгэхээр 4-5 гэсэн томьёогоор бол тооцоологдож байгаа зөвшөөрөгдөх хурдыг бол оновчтой зөв тодорхойлох шаардлагатай гэж үзнэ. За 4-5 гэсэн томьёогоор тодорхойлогдсон зөвлөгөөний зөвшөөрөгдөх хурд нь бол авцонсмолын техникийн хурднаас мэдээж бага байх ёсгүй. За хэрүү техникийн хурднаас бага байгаа тохиолдолд бол замын налууд бууруулах шаардлагатай гэж үзнэ. Тэгэхээр энэ дээр бол бид нар нэгдүгээр бие даалт руугаа шилжихгүй харин энэ дээр тэдэн промиллоор замыг бууруулах шаардлагатай гэсэн коммент бичиж үлдэх юм аа. За ингээд дөрөвдүгээр бие даалтан дээр бол хэрэглэгдэх коэффициентууд замын барьцааллын коэффициент, хөдөлгөөний үндэс рүүцлийн коэффициент зэргийг бол гарын авлага дээр бол хүснэгтээр үзүүлсэн байгаа. Тэгэхээр энэ хүснэгтэнд өгсөн тоотгуудаас хязгаарын утгуудаас та бүхэн авч бие даалтын ажлаа хийх юм байна. За ингээд дөрөвдүгээр бие даалтынх нь ажил буюу замын нөхцөл шалгах бие даалтынх нь ажил нь амжилт төсөе. За асуух зүйлээ коммент бичиж болно.